Сайн байцгаана та бүхэнд олон улсын амьдрал бас үйл явдлыг томилон хүргэе. Өчигдөр Стамбул хотны Орос Украины 2 дахь удаагийн шууд яриа хэлцээ болсон байна. За энэ удаагийн яриа хэлцээр дээр инхийн гэрээг байгуулах болон гал зогсоох асуудлаар тохиролцоонд хүрч чадсангүй. Гэхдээ харилцан олзлогцдыг солилцох асуудлыг хэлэлцэж энэ асуудлаар бол хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байна. Украины яриа хэлцээнд оролцогчид Украин болон Европ, Америкийн нэгдсэн улсын холбоотнуудын тавьсан гол шаардлага болох болцолгүйгээр гал зогсоох асуудал дээр Орос дахин татгалзсан мэдээлэл өгсөн гэж мэдэгдэж байна. Гэхдээ хоёр тал 12 мянган цэргийн зохицыг буцаан өгөх амлалтыг хоорондоо өгсөн байна. За Оросын баг бол фронтын шугамын дагуу тодорхой газар нутагт 2-3 хоногийн хугацаатай одоо гал зогсоох гэрээ байгуулах саналыг гаргасан байна. За гэхдээ бол энэ талаараа дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй. За даваа гарагт Туркийн Стамбул хотод болсон энэхүү уулзалтууд 1 цаг гаруй хугацаанд бол болсон байна. За ингээд талууд бүх өвчтэй хүнд шархсан цэргийн олзлогцдыг мөн 25-аас доош насны хүмүүсийг харилцан солилцох тохиролцоонд хүрсэн. Украины хилцээх их багийг ахалсан Украины батлан хамгаалахын сайд Рустем Умеров мэдэгдэхдээ Украин улс хүмүүс амь насаа алдаж байгаа энэ зүйлийг одоо зогсоохын тулд хуурай газар далай тэнгис болон агаарт дор хаяж 30 хоног бүрэн бөгөөд болцлогүй гал зогсоох саналыг тавьсан. За үүнийгээ бол шаардлага болгосон гэж мэдэгдсэн. За Украин бол гал зогсоох саналаа хэд хоногийн өмнө бол Оросд хүлээлгэн өгсөн юм байна. За харин Москва үүнийг нь бол ямар нэгэн байдлаар боловсруулсан зүйлээ бол өгөөгүй. За харин зөвхөн Стамбулд болсон яриа хэлцээний үеэр тухайн төлөвлөгөөгөө танилцуулсан. Орос Украины гал зогсоох саналын одоо бичвэрүүд нь албан ёсоор олон нийтэд ил болоогүй байна гэсэн хэдий ч Оросын хэвлэл мэдээллүүд яриа хэлцээ дуусны дараа Москвагийн байр суурь баримталж байгаа гол нөхцлүүдийг нь танилцуулсан байна. За үүнд зүүн өмнөд хэсэгт хэсэгчлэн эзлэгдээд байгаа дөрвөн бус нутгаас Украины улс цэргээ гаргахыг шаардаж байгаа юм байна. Цэргүүдээ хөдлөхгүй байх ийм бас шаардлагыг өөрийн талаасаа өгч байна. За түүнчлэн Украины Донецк, Луганск, Херсон, Запорожье мужууд болон өөртөө нэгтгээд байгаа Кримийг Оросын гэдгийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөхийг Орос шаардаж байна. За Оросын албаны улс Кримийн хойгийг оролцуулаад Украины газар нутгийн 20 орчим хувийг хяналтандаа байлгаж байгаа. Оросоос дэвшүүлсэн одоо бусад гэрээний нөхцөлийн хүрээнд Украин ямар нэгэн цэргийн эвсэлт бол цаашдаа нэгдэхгүй байх, Украины армийн тоог хязгаарлах, Орос хэлийг албан ёсны хэл болох, Оросын эсрэг олон улсын тавьсан арга хэмжээ хоригуудыг цуцлах санал мөн багтаж байгаа юм байна. Украины гадаад хэргийн дэд сайд Сергей Киселицягийн мэдгцнээр Оросын холбооны улс ямар ч болцлоггүйгээр гал зогсоох хэлэлцээрээс татгалзсан. За мөн Украины мэдгцнээр тус улс Оросд хүчээр одоо авчирсан олон зуун хүүхдийн чагсаалтыг Оросын талд гардуулан өгсөн юм байна. За Украины хэлэлцээнд оролцогч Оросын холбооны улсад 6 дугаар сарын сүүл хүртэлх хугацаа олгож байгаа юм байна. За энэ хүрээнд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский болон Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин нарын шууд яриа хэлцээнд бэлтгэх шаардлагатайг онцлсонд. Гэхдээ одоогоор хоёр ерөнхийлөгчийн уулзалтыг зохион байгуулах талаар дорвитай ахиц гараагүй байна. Тусдаа бас хэвлэлийн баг хурлыг Оросын төлөөлөгчдийн тэргүүн хийсэн. За Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский бүх өвчтэй хүнд шархсан цэргийн олзлогцод болон мөн 25-аас доош насны хүмүүсийг харилцан солилцохоор тохиролцсон гэдгийг мэдгдсэн. За энэ солилцоо хизээ явагдах талаар тодорхой хугацаа заагаагүй байна. За түүнчлэн Мединский Оросын холбооны улс Украины 6,000 цэргийн зохицыг эх 7 хоногт Киевт хүлээлгэн өгнө гэж мэдгдсэн. За өнгөрсөн сард Дональд Трамп Украинд нисгэгчгүй онгоцсон болон Путингийн давталгаа Оросын холбооны улс үйлдсэний дараа Путинийг галзуу гэж хэлсэн. За энэ бол Путинийг зэмлж буруу шаасан цөөн одоо шүүмжлэл зэмлэлийн нэг болсон. За үүний хариуд Кремлийн зүгээс гаргасан мэдээлэлтэй Трамп асуудалд хэд одоо сэтгэл хөдлөлийн үүднээс хандаж байна гэсэн ийм хариу мэдээллийг хийж байна. За ямар тач бол талууд уулзаж харилцан одоо асуудлаа зохицуулахыг оролдож байна. Гэхдээ бодит үр дүнд хүрэхгүй байна. За энэ нь бол дайн дахиад ч гэсэн удаан хугацаагаар сунжирч магадгүй гэсэн ийм сөрөг тохиог бол дэлхийн олон нийт үзүүлж байгаа ийм үйл явц болж өнгөрч байна.